залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийг мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлийн удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлийн үргэлж хям. Баяр хүнгийг тэнцвэл. Сэтгэл нь огторгуу адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах мараагүйч таны цаг мөч бүрийн үнцэн, аз жаргалын эзэн мэд оршдог. FM 104 эрүүл амьдралын радио, сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. FM 104 эрүүл амьдралын радио хүлээн сонсож байгаа бүх сонсогчдод өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 7 хоног бүрийн лав гарагийн өдөш та бүхэндээ сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг шууд хүргэдэг байгаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань зочноор Focus and Family байгууллагын захирал клиник сэтгэл зүйч Хонгорцол хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр та бүхэн ярилцах сэдв бол одоо эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн талаар ярилцсанаа. Тэгээд эрчүүдийн талаар бас нэвтрүүлгээрээ ярилцаагүй маш удсан байна лээ. Маш олон сэдвээр ярилцсан ирнэ. Тэгээд өнөөдөр яг одоо эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлог нь юу юм те? За эрэгтэй хүн бас өөрийнхөө сэтгэл зүйг яаж таньж, яаж ойлгох ёстой юм? За мөн эргэн тойрны хүмүүснээс эрэгтэй хүнтэй яаж одоо те харилцах хэрэгтэй юм бэ гэдэг тал дээр бас одоо эрчүүдтэй мөн одоо те гэр бүллүүдтэй эмэгтэйчүүдтэй ч гэсэн бас зориулаад өнөөдөр мэдээлэл зөвлөгөө хүргэе гэж сонгосон байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө улс орон болгон өөр одоо тий онцлог уламжлалтай байдаг. Тэгэхээр манай одоо нөгөө Монгол уламжлал тий хүүхдээ одоо багаас нь хүмүүжүүлэх тэр арга барил нь ямар байдаг юм бэ? Эрэгтэй хүүхд дээр эмэгтэй хүүхд бол ингэдэг тэгдэг гэж ярьдаг штэ. Тэгэхээр эрэгтэй хүүхд дээр ямар байдаг вэ тий? Ер нь багаас нь эрэгтэй хүүхдийг бас ямар одоо арга барилаар хүмүүжүүлвэл зохилтой вэ гэдгээс яриагаа эхлэе. Тийм тэгэхээр яалтчгүй нөгөө эрэгтэй хүүхдүүдийг одоо өсгөж хүмүүжүүлж байхад аавуудын нөлөө үнэхээр маш чухал байдаг. Ялангуяа тухайн одоо эрэгтэй хүүхд маань өөрийгөө эрэгтэй гэж одоо мэдрэх те илүү их одоо эрэгтэйлэх шинж чанартай байхад тэгээд өсөж том болоод яг одоо эрэгтэй хүний үүрэг хариуцлагыг одоо те өөрөх тал дээр ч гэдэг юм уу энэ тал дээр аавын одоо үүрэг оролцоо маш чухал байгаа л да. Тийм тэгээд яг хуу Монголын одоо нөхцөл байдлыг ингээ хараад үзэх юм бол бас аавуудын маань үүрэг оролцоо бас дутмаг юм шиг зүгээр ажиглагддаг. Тэгэхээр яг тодорхой бас хийсэн судалгаан дээр ингэж ярих бас боломжгүй байгаа учраас яг бас нийтэд нь хамааруулж бас хэлж болохгүй байх тийм ээ. Тийм тэгэхээр аавуудын маань одоо үүрэг оролцоо дутмаг байгаа байдал нь тодорхой хэмжээгээр мэдээж нөгөө гэр бүлээ тэжээнд итгэх тийм ээ үүрэг хүлээж байгаа учраас маш их ажилдаг, маш их завгүй тийм одоо байдал ажиглагддаг л та. Тэгээд ирэхээр одоо жишээлбэл эцэгчүүдийн хурал болох үед тийм ээ одоо эмэгтэйчүүд бараг 90% та хэрдэг. Тэгээд цөөхөн эдэн эрэгтэйчүүд тэнд сууж идэг. Эсвэл одоо ингээл хүүхэд хүмүүжлийн ч юм уу сургалт явуулахаар ерөөсөө бараг 90% нь эмэгтэй хүмүүс ирдэг байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө нөгөө аавуудын маань үүрэг оролцоо бас тодорхой хэмжээгээр дутмаг байгаа нь бас ажиглагддаг. Тийм тэгээд аавуудын одоо
хүүхдтэйгээ харилцаа тийм ээ дутмаг оролцоо бага байгаад тахлаар ерөөхдөө хүүхдүүдийн маань хичээл сургууль тийм ээ таслалт хоцролт за ямар нэгэн байдлаар эрсдэлтэй зан үйлд орох хорт зуршилд автах за гэмт хэрэг одоо үлдэх энэ тоо нь бол өсч идэг гэсэн судалгаа олон улсад бас байдаг л да. Тийм тэгэхээр мөн аавууд болохоор бас нэг ийм одоо үг би сонсч байсан. Аавууд болохоор нөгөө тийм ээ хүүхдүүдээ ирээдүйд одоо хамгаалж идэг. За ээж нар болохоор одоо цагтаар хамгаалж идэг гэж. Тийм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээл эрэгтэй хүүхдүүд чинь ингээл өсөрч хараагаал ингээл аягүй хөдөлгөөнтэй байгаал байнгут ээж нар үе ончин бэл одоо зогс гээл нөгөө яг одоо ингээд бэртэж гэмтэлшгүй бидгээс хамгаалдаг. Аав нар болохоор юу гэдэг вэ гэхээр илүү дэшээ өндөр гар өсөр хараа гээл тэгээд байдаг юм. Тэгэхээр энэ нь болохоор гэмт он гэсэн үгнээс те мэдээж тэгж байгаа юм биш шүү дээ. Хамгийн гол нь ирээдүйд тэр хүүхдийг одоо яг нөө илүү их одоо нөгөө сургах юм бол ирээдүйд илүү их одоо тийм ээ хамгаалж байгаа ийм одоо арга байгаа байхгүй юу. Тэгээд бас нэг одоо сонирхолтой зүйл юу вэ гэхээр аавууд хүүхдүүдийн тоглоом нь байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм. Ээж нар болохоор хүүхдүүдтэй тоглоом хөдөлж авч өгдөг гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээл хүүхдэн жишээлбэл ээжээ би мороор тогломоор байна гээл тэгэнгүүт ээж нар болохоор юу гэж хэлдэг гэхээр маргааш хоёлаа дэлгүүр ороод би чамд гоё морь аваад өгье гэж шилдэг. Харин аавд болохоор юу гэж хэлдэг гэхээр аав нь морь олъё чи аавыгаа унаач гэж хэлдэг гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр аавууд маань тийм ээ одоо хүүхдтэйгээ харилцаа за тэдний яг ирээдүйд хэн болох вэ гэдэгт маш чухал нөлөөтэй. Тэгээд түрүүн хэлсэн эрэгтэй хүүхдүүдэд мэдээж одоо гендрийн одоо хүүсийн одоо айдтгал тийм ээ энд бол аавын нөлөө чухал. За охин хүүхдүүдэд болохоор илүү их бас нөгөө аюулгүй дээрэс нь ирээдүйд одоо эрэгтэй хүмүүстэй буюу хантайгаа харилцаанд бол аавын үлгэр дуурай маш чухал бас байр суурийг эзэлдэг. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө эмэгтэй хүүхдийг маш нандинж хайрлж өсгдөг нэг тийм тал байна. Эрэгтэй хүүхдээ болохоор нөгөө хатуу чанга юу гэдэг чинь эрэгтэй хүүхэд уйлах ёсгүй, эрэгтэй хүүхэд одоо зоригтой байх хэвээр, төвчээртэй байх хэвээр гэж сургаад идэг нэг тийм хүмүүжил бас байдаг штеп. Ер нь ялангуяа манай одоо Монголд гэх юм уу энэ төрлийн хүмүүжлийн арга барил илүү төлөв ажиглагдаад идэг санагддгийг. Тэгэхээр энэ ер нь хэр зөвч гэх юм уу те одоо ямар нөлөөтэй вэ эрэгтэй хүний сэтгэл зүйд одоо багасаа ийм байдлаар хүмүүжих нь хэр зөв юм бэ? Тийм тэгэхээр ерөөсөө нөгөө тухайн хүний одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал нь тухайн хүн уйлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр уйлж болохгүй гэдэг маань нэг талаар дотроо мэдэрж байгаа мэдрэмж сэтгэл хөдлөлөө чи илэрхийлж болохгүй тэр боломжийг нь л олохгүй байх хаагаад байна гэсэн үг. Тэгэхээр удаан хугацаанд ингээд дотроо мэдэрж байгаа тэр мэдрэмж сэтгэл хөдлөлөө байгаар нь илэрхийлэхгүй ингээд яваад ах юм бол яадаг вэ гэхэлэр маш их уур бухимдалтай болж эхэлдэг. Тэгээд дээрэс нь болохоор хорт зуршил давтах тийм ээ. Тэгээд сөрөг зан үйлдэл хийхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь байгаа. Одоо жишээлбэл ингээд Монголын нөхцөлд аваад үзье л да тий. Ингээл эрэгтэй хүмүүс одоо сэтгэл санаагаа яаж засж гин, стрессээ яаж тайлж гин гэл тэгэхээр ер нь нэг архит арсгүй болвол тий стрессээ тайлж чадахгүй юм шиг ийм байдал үүсчихсэн тий. Эсвэл одоо юу гэдэг баяр наадам дээр очиод тэрэнгүүт ерөөсөө л нэг юм архит арстай л байхгүй болвол нөгөө хүн ингээл сэтгэл нь өөдрөг болоод баяр жаргалтай тий эсвэл одоо тий байж чадахгүй юм шиг өөр сонирхол татах юм байхгүй юм шиг тэгээд нөгөө нэг өөрийнхөө дотор байгаа тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг одоо илэрхийлж гарахын тулд баг ингээ арх байдаг. Одоо жишээл хүн ингээд нөгөө дотроо бодож санаж байгаа ч юм уу гомцон гомдлоо гаргаж чадахгүй болохоор юм уунгуудаа тэрийг ингээд нэг юм гаргадаг юм шиг тийм байдал бас ажиглагдаад байна л та. Тийм тэгэхээр арх уугуйд ерөнхийдөө хүний тархины хоёр хэсэгт бол шууд нөлөө үзүүлдэг байхгүй. Тэгэхээр эхнийх нь болохоор юу вэ гэхээр
бурхны муж хэсэг буюу энэ болохоор альва зүйлийг нөгөө шүүн тунгаах, эрүүл одоо сэтгэх, ухамсартайгаар альва зүйлийг үйлдэх тэр хэсэг нь алдагдчихдаг учраас одоо арх ухаараа хүн өөрийн одоо ухаангүй мэдрэлгүй юм уу те ингээд нөгөө янз бүрийн үг үйлдэл хийгддэг шүүлтүргүйгээр. Гэхдээ энэ нь тухайн хүний нөгөө илүү их нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ шууд байгаар нь илэрхийлэх одоо агсан тавина гэж ярьдаг шүү дээ. Өө өстө нэрээ эрүүл дээрээс одоо маш их томото тий маш юм даруй хүн гээл тэнгүүт арх унгот ингээ шал өөр хүн болчтой. Энэ нь болохоор тодорхой хэмжээгээр тухайн хүн одоо эрүүл үедээ илэрхийлж чадахгүй байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ арх ухаараа илэрхийлж гин гэсэн үг байхгүй юу? Дараа л яваад байх нь шүү дээ. Өөрийн жолоодлогогүй, өөрийн удирдлагуугаар тэр одоо нөгөө дотроо байгаа зүйлийг одоо бараг л тэ сад тавьж гин гэсэн үг байхгүй юу? Тэгээ хоёр дахь одоо нөгөө тархины гол нөлөөлдөг хэсэг бол баг тархи буюу бидний ерөөсөө тэнцвэрийг одоо тэнцвэр хөдөлгөөнийг ингээд зохицуулдаг тархины хэсэг алдагддаг учраас хүн гуйвж тавьдаг байхгүй юу? Тийм тэгэхээр өөр хэлбэл энэ зөвхөн арх уугаал одоо тэр дотроо ингээл бодоо шаналал зовоол тий яваад байгаа тэр одоо мэдрэмжээ ингээд гаргахаас гадна бас ингээд нөгөө одоо мас уруулах байдс ч гэдэг юм уу тий за порнограф олон эмэгтэйчүүдтэй харилцаа үүсгэх гэх мэтэр одоо ингээд дотроо мэдэрж байгаа мэдрэмжээ ингээд нөгөө гадагшлуулах гэж оролдож байна л гэсэн үг. Гэхдээ мэдээж тэр нь ингээд нөгөө бүтлгүүтдэг л тий. Тэгэхээр ер нь бол одоо хатуу чанга байх хэвээр уйлж болохгүй гэж хүмүүжүүлэх чинь нэг талаараа ирээдүйд нөгөө маш тийм сөрөг муу юм давтах нөлөө үзүүлж чинь гэж ойлгож болох нь тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг одоо маш их уур уцаартай болох тийм ээ. Тэгээ түрүүний миний бас хэлсэн зүйлүүд болох ер нь боломжтой. Энэ тал дээр тэгвэл эрэгтэй хүүхдийг багаас нь яаж одоо хүмүүжүүлж ямар чанаруудыг суулгаж те сэтгэл зүйн хувьд одоо эрүүл маш тийм одоо сэтгэлийн дархлаатай болгож өсгөхийн тулд эрэгтэй хүүхд дээр яаж анхаарах вэ? Тэгэхээр нөгөө нэг ийм одоо зүйл байл да хатуу чанга байлгахын тулд илүү их одоо загнах ёстой ч гэдэм үү чанга байх ёстой гэсэн байдлаар хандах гэдэг. Гэхдээ ингэснээр тухайн хүүхдэд одоо ааваасаа жишээлбэл их айдаг хүүхдтэй лээ гэж байдаг тийм үү? Аав одоо ингэ хэлчихвэл намайг тэ зодно загнана гэд тэрийг ингээд хэлж чадахгүй нуугаад дотроо нуугаад байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгснээрээ хүүхэд улам л нөгөө дотгошоогоо улам л яг миний дотор юу байгаа гэдгийг хуваалцах чадахгүй тийм орчин нөхцөл үүсчин тийм ээ. Тийм учраас аль болох тухайн хүүхдийг нөгөө илүү их одоо нөгөө сонсож ойлгох байгаагаар нь хүлээж авах гэдэг нь одоо маш чухал байдаг. Аль болох ярилцаж нээлттэй байлгах нь байна тийм нээлттэй байлгаад яг юу болоод байна. Тэгэхээр яг хуу тодорхой хэмжээгээр нэг ингээд эрэгтэй хүмүүс ингээд нэг юм хүч хэрэглэх ч юм уу те илүү их ингээд одоо айлгсан сүрдүүлсэн тийм байдлыг харангуут ингээл хүн айгаал өөрчлөгдөн гэж бодоод идэг штеп. Гэтэл энэ эсэргээрээ байдаг. Хизээч ингээд нөгөө айдастай байгаа тэр харилцаанд хүн ингээд тааваараа ч юм уу байгаараа байж чаддгүй үргэлж өөрийгөө хянаж одоо цэгнэн те ямар нэгэн байдлаар алдаа гаргачихгүй одоо ингээд загнуулчихгүй гэдгээс айн имэн тэгэхээр дотроо болж байгаа зүйлийг жишээлбэл ярьж хуваалцахгүй штэ тийм ээ. Тийм тэгэхээр бас нэг ийм нэг ойлголт байгаад байдаг. Одоо юу гэдэг эрэгтэй хүмүүс болохоор илүү юм дотгошоогоо ч юм уу те дууга болохоор л юм ингээд ярихгүй байгаас болол бараг сэтгэл нь гутраад идэг гэж ойлгоод идэг байхгүй юу. Гэтэл яг энд одоо хүрэж байгаа хүчин зүйл юу вэ гэхээр гэр бүлийн эцэг эхийн л мэдээж харилцаа байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн одоо хүнээс шалтгаалж ийн гэхээс илүүтэй яг тухайн хүнийг ойлгоод яг дотор нь яг сэтгэл санаа нь ямар байна гэдгийг хүлээж авах тийм одоо орчин байхгүй байгаад ах юм бол тэр хүн угаасаа намайг хинч ойлгодгүй гэсэн тийм одоо мэдрэмжийг бас авдаг учраас эргээгээд нөгөө эцэг их маань өөртөө яг хэр одоо тэр орчныг бүрдүүлж байгаа вэ гэдэг дээр анхаарах нь зүйтэй. За эрэгтэй хүүхдтэй эцэг эхчүүд маань бас одоо эрэгтэй хүүхдээ ямар байдлаар
хүмүүжүүлэх вэ гэдэгтэр мэдэж авч байгаах. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүнийг одоо юу гэдэг чинь ялангуяа Монгол эрэгтэй хүн гүндүүгөө байдаг ч гэдэг юм уу те. Ер нь л нөгөө нэг эрэгтэй хүний чинь одоо байгалийн амтан гадаад ингээл тэг хүч шаардсан юм л хийхгүй бол эрэгтэй гэдэг одоо тэр чанар нь байхгүй болчдөг ч гэдэг юм уу. Ийм тодорхойлолтууд маш их байдаг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн одоо та ялгааг нь бас хэлж өгөхгүй юу. Ер нь ингээд одоо тий юу гэдэг чинь сэтгэл зүйн энэ шинжлэх ухаан бас хөгжиж гин тий сүүлийн үед бас ингээд орчин үед ямар нэгэн зүйлийг улам одоо тий нарийн тодорхойлж гаргаж ирдэг болж гин. Тэгэхээр энэн дээр ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг яаж одоо сэтгэл зүйн онцлогийг нь тодорхойлж гин вэ? Тийм тэгэхээр ер нь гол ялгаа бол тархины ялгаатай байдлаар тайлбарлагддаг л да. Тэгээд өмнө нас хүмүүс зөндөө сонсч ирсэн бахал та одоо жишээлбэл эрэгтэй хүмүүс илүү хэцүү тийм ээ тархиараа сэтгэдэг ч тийм үү. Эмэгтэй хүмүүс илүү ингээ хоёр тархиараа одоо тэ илүү хосол сэтгэдэг учраас илүү их олон зүйлийг зэрэг хийх чадвартай байдаг ч гэдэм үү. Тэг эрэгтэй үнийг зүйл дээрээ төвлөрдөг ч гэдэм үү. Иймэрхүү юм сонсч ирсэн баг. Нэг бас нэг одоо ялгаатай зүйл нь юу байдаг вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс яг ийм стресстэй одоо таагүй нөхцөл байдалд тийм ээ яг стрессийг нөгөө гормоныг ялгаруулж авах үед тэр стрессийг бууруулахад нөлөөлдөг бас нөгөө окситоцин гэж тийм гормон бас байдаг. Тэрний ялгаралт эрэгтэй эмэгтэй хүмүүстэр бас өөр явагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл эмэгтэй хүмүүс ингээд стресст автах үед эмэгтэй хүний эстроген гэдэг даавар нь болохоор окситоцины хэмжээг нэмэгдүүлдэг. Тийм учраас хурдан тайвширч чаддаг. Тайвширхад нөлөөлдөг. Эрэгтэй хүмүүсийн тестостерон одоо даавар нь болохоор эрэгтэй даавар нь яадаг вэ гэхээр нөгөө окситоцины хэмжээг бууруулах одоо ялгаралтыг тийм ээ бууруулж идэг. Тийм учраас яадаг вэ гэхээр нөгөө стресстэй нөхцөл байдалд амархан тайвширч чаддгүй. Улам стресстэй. Улам стресстэй одоо ингээд илүү их ингээ уурлаад удаан хугацаанд тайвширдаг. Тийм. Тэгэхээр энэ зүйлийг нь одоо ямар орчин нөхцөлд тийм ээ энэ одоо окситоцин илүү их ялгардаг вэ гэхлээр маш их юм сэтгэл зүйн хувьд тийм дулаан одоо тэ харилцаатай үед энэ илүү их ялгардаг гэж үздэг. Дээрэс нь одоо хүрлд маш чухал байдаг шүү дээ. Тэгэхээр яах нь эрэгтэй хүмүүс бас ер нь нөгөө хайрыг хүлээж авах хилэн ч гэдэм үү те илүү хүрлд байдаг шүү дээ те. Тэгэхээр ерөөхдөө нөгөө илүү их окситоцины хэмжээг улам илүү их нэмэгдүүлээ гэвэл илүү их одоо хүрэх тийм ээ тэрвэрх ч гэдэм үү жишээлбэл байдаг. Тийм ээ. Тийм. Тэгэхээр нөгөө стресстэй юм одоо жишээлбэл ингээл нөхөр нь ингээл маш их стресстэй байгаа тохиолдол яах нь ингээл ороод ирэх үед нь юм ярахаас илүү тийм халуун дулаан одоо тийм орчин харилцаагаар ухтах тийм ээ тэгснээрээ илүү тайвширхад окситоцины ялгаруулад байна шүү дээ тий. Тэгээд магадгүй одоо тэрвэрч байд юм уу тий хүрэлт маань одоо энийг одоо маш ялгархад одоо тусалдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бас их сонио ялгаа байна. Мэдээж аваад хэрэгтэй юм байна. За тэгээд бас нэг зүйл нь болохоор одоо стресстүүлээд байгаа зүйл гэж штэ. Тэгэхээр одоо эрэгтэй хүнийг ер нь гэр бүлтэй эрчүүдийн хувьд ч юм уу одоо нөгөө их нэртэй тийм эрчүүдийн хувьд юу хамгийн их стресстүүлдэг вэ? Яг одоо амьдралд нийгэмд ч юм уу бухимдуулдаг зүйл нь юу байдаг юм бэ? Эмэгтэйчүүд юу гэдэг чи өглөө босоод юу өмсөх вэ гэдгээсээ бараг ахуулаад жижигэн стресст орж идэг жижиг сажиг маш олон юм дээр ач холбогдол өгдөг ч юм уу тэрнээсээ болоо бараг стресстдэг. Эрэгтэй хүнийх яадаг юм болоо? Тийм эрэгтэйчүүдийн хувьд болвол нөгөө нэг зөвхөн эрэгтэй хүн өөрийгөө гэхгүй одоо гэр бүлээ авч явж байгаа гэдэг утгаар илүү их одоо үүрэг хариуцлага илүү их дарамт үрж идэг тийм ээ. Тийм учраас одоо эрэгтэй хүн зүгээр л нэг ажилгүй болохоор л сэтгэлээр унж байгаа гэсэн үг биш байхгүй юу? Тэр чинь нөгөө цаана төрөөд байгаа мэдрэмж юу байдаг вэ гэхээр за одоо би гэр бүлээ авч явж чадгаа болчлоо гэд нөгөө гэр бүлтэй санаа тавих. Одоо
гэр бүлээ цаашаа яаж авч явах уу гэдэг тийм давхар одоо тэгээ санаа зовнил байдаг учраас тэр нь ингээ өөрийгөө голох ч юм уу сул дорой болсон юм шиг санагдах тийм ээ. Эсвэл хүмүүс үл хүндлээд хайхарх байгаа юм шиг санагдах, эсвэл хинж биш болсон юм шиг санагдах. Эднэр нь нөгөө гол төрж байгаа мэдрэмж байхгүй юу? Тэрнээс биш зөвхөн ажилгүй босно нь бол гол мэдрэмж биш. Тэгээд цаашаага яадаг вэ гэхээр эрэгтэйчүүдийн ингээд анзаараад үзэх юм бол гэр бүлээ гэж айгүйх санаа тавьснасаа болоод өөрийгөө айгүйх хойшин тавьдаг тийм ээ. Тэгэл одоо жишээлбэл ингээд за миний харт ингээл хувц авахар болчихвол за миний харт гоё харагдчихэл болоо тийм ингээл хүүхдэд юм ирэх за хүүхдийн хичээл сургуулийн юм авчвал болоо гэд өөрийгөө дандаа хойшин тавьдаг. Тэгээд тэгснээрээ маш их одоо бас хит их ачаалалтай ажиллана тийм ээ. Хит их ачаалалтай ажиллахаар ч мэдээж би болон сэтгэл санааны хувьд ядарна, туйлдна. Тэгээд сэтгэл санааныхаа байдлыг ингээд нөгөө илэрхийлэхгүй удаах хугацаанд бас явдаг тийм ээ. Тийм тэгэхээр тийм учраас эрэгтэй хүнд илүү их нөгөө илүү их одоо нөгөө сэтгэл зүйн хувьд илүү тийм санаа зовнил илүү их бас дарамт үүрж явж идэг гэсэн үг л дээ. Иннээсээ болоод бас стресстэй дахин байна тийм стресс. Ер нь юмыг арай нөгөө томоор бүхлээр нь хардаг. Тэгээд тэгж бодоод байдаг байх нь шүү дээ. Тийм яг үнэ. Тэгэхээр эхнэрүүд болохоор ажилгүй болохоор л стресстэй дээ гэж бас ойлгож болохгүй нэ тийм. Энэ үед ер нь яаж хандаж ярилцвал зүгээр вэ? Одоо юу гэдэг чи өөрийнхөө нэг тийм хүчгүйгээр ч юм уу те мэдрээд ингээд нэг өөртөө жоохон гутраад байгаа үе ер нь гардаг шүү дээ. Тэгэхээр ийм тохиолдолд ер нь яаж харилцвал зүгээр вэ? Тэр үед нөгөө нэг халуун дулаа одоо харилцаа маш чухал тийм ээ. Тэгэхээр өөр хэлбэл одоо хажууд байгаа хань нь өөстөө нэрээ юу гэдэг нэ ингээл хоолг болчлоо өндгөө болоо одоо яана хийнэ гэл ер нь ингээл мэдээж санаа зовж байгаа шүү дээ тийм ээ. Эсвэл одоо өөр хүүхдээ энэ хэцүү байх тэр хэцүү нэ одоо мөнгө олооч ч гэдэг юм. Эсвэл арчаагүй юм ч юм уу. Ер нь нэг тиймэрхүү зүйлийг ярихаас илүүтэй яг ингээд ажилгүй байсан чинь миний ханд яг ямар байна, чиний дотор яг юу болж байна, ямар мэдрэмж төрж байна гэд нөгөө тэр яг дотор болоод байгаа тэр одоо процесс тийм ээ. Тэр нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг ингээд гадагшлуулж одоо ойлгох нь маш чухал байдаг. Тэгснэр одоо юу гэдэг эхнэр маань намайг ойлгож байна гэдгийг ингээд ойлгохоороо тийм ээ сэтгэл нь бас тайвшрах. Тэгэхгүй ингээд эсрэгээрээ ингээд одоо төрөөнийх шиг ингээд харилцаад байх юм бол улам илүү одоо стрессдэх, бухимдах, магадгүй нөгөө санаа зовж байгаа байдлаа ингээд бухимдаж илэрхийлэх тийм ээ. Инээсээ болоод сэтгэл санаа гацсахын тулд одоо ямар нэгэн тий одоо хор зуршилт автаач гэдэг юм уу иймэрхүү байдлууд бас ажиглагддаг. Нэг судалгаа байсан л да одоо нөгөө Монгол эрэгтэй хүний, эмэгтэй хүний дундаж наслалт эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 75 гээд 9 жилийн зөрүүтэй байгаа байхгүй юу? Бусад улс орнуудын дундаж наслалтыг ажиглаад хаад хоорондын зөрүү нь одоо 4 жил ч юм уу тий? 1-4-5 жил, бүр зарим улсынх бараг 2-3 жилийн ингээд зөрүүтэй. Ер нь дундаж наслалт хоорондоо бараг ойрхон байна. Тэгэхээр нөгөө нэг Монголд яагаад юм те дундаж наслалт зөрүүтэй байна вэ гээл зөндөө олон шалтгаанууд байгаа л ахал та. За эрэгтэй хүний хүнд хүчээр ажил хөдөлмөр эрхэлдэгч гэдэг юм уу те. Энэ талаасаа илүүтэйгээр бас сэтгэл зүй энэ дундаж наслалт хэр нөлөөлдөг юм болоо. Наслалтанд ер нь те. Тий. Тэгэхээр нөгөө түрүүний миний ярьж ирсэн тийм ээ нөгөө илүүх нөгөө нэг одоо өөртөө санаа тавихаас илүү гэр бүлээ боддог тийм ээ. Тэгээд нөгөө эрэгтэй хүмүүс чинь бас ингэдэг штэ ингээд за ингээд эмчид үзүүлэх хэрэгтэй гэхлээр нэг ингээ өөрөө ингээд жишээлбэл санаачлаг гаргаад ингээ явчдгүү. Одоо эхнэр нь ч юм уу ингээ хажуунаас нь баг явъя гэж яв. Эсвэл ингээ нэг имээ ингээд ерөөсөө уудаггүй. Эхнэр нь хажууд байгаа хүн заа чи өстэй имээ уу гэж уудаг ч юм уу тий. Тэгэхээр энэ байдал нь бас тодорхой хэмжээд нөгөө эрүүл мэнд сэтгэл санаанд нь бас нөлөөлж байгаа. Тий. Тэгэхээр мэдээч хэрэг нөгөө
стресс үүсгэж байгаа бас нөгөө өмнө би бас ярьжсэн тий гол хүчин зүйл бол нөгөө санхүүгийн асуудал, гэр бүлийн асуудал, эрүүл мэндийн асуудал, ирээдүйн тодорхой байдлууд гэдэг ийм бүх зүйлүүд бас байгаа учраас тухайн одоо эрэгтэй хүмүүс яг нөгөө стресстэй би байна. Тэгээ миний сэтгэл санаа таарав байна, хямраад байна гэдгээ тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд тэрийг ингээд нөгөө баг багаар тухайн үед нь тайлж явахгүй энэ ингээ хуримтлагдаад яваад байх юм бод мэдээж эрэг нэг л мэтгээд нөгөө тийм ээ одоо өвчин авчихсан эсвэл одоо өвчин хүндэрсэн ч юм уу тэр үедээ онцлогдоод тэгээд ингээ хандах ч юм уу тэр байд бас ер нь нөлөөлж байгаа бах тийм өөрийгөө хайдаг хайхрамжгүй байдал л ер нь хүргээд байна тий тийм тэгээд мэдээж эрэг бас нөгөө чухал хүчин зүйл болол нөгөө одоо багасаа тийм ээ ямар одоо эцэг хийн харилцаанд төссөн бэ гэдг нь мэдээж нөлөөлж байгаа. Тэгэхээр энийг болохоор би харахтаа ингэж хардаг байхгүй. Одоо жишээлбэл нэг хэсэг одоо арчилсан нийгэм бий болоод ерөнхийдөө тэр үед ингээд нөгөө ээж аав нар ингээд айгүй тийм ээ ажиллах хэрэгтэй болоод ер нь бол ингээд нийгмээрээ хямарсан шүү дээ тийм тэр үед болохоор яг нөгөө аав ээжүүд хүүхэдтэй ингээд гэртээ харахаас илүүтэй ингээд айгүйх багдан яашил цэтэр одоо яашил өдөр хөнжүүлэхэд хүчдэг байсан. Тэгээд ирэхээр нөгөө бүр яраа үеэсээ ингээд нөгөө ээж аавтайгаа илүү ойр дотн өсөөгүй байдаг тийм ээ тэр нь болохоор одоо нөгөө ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаар унах ч юм уу хямрах үед тэрийг нөгөө давж чадахгүй байх сэтгэлийн одоо хатгүй байх ч гэдэг юм уу те тэнхээгүй болоход бас нөлөөлдөг тэгээд ингээд нөгөө гутрах тийм ээ гутралд орох ч гэдэг юм уу амьдрал ямар нэгэн байдлаар утгагүй санагдах эргээд тэр нь ингээд нөгөө гол хүчин зүйл бас нөлөөлж өгдөг байхгүй. Тэгэхээр одоо ингээд нөгөө жишээлбэл миний үе ч юм уу те ингээд нөгөө яашилт байсан хүүхдүүд чи одоо өөртөө ингээд ээж аав нар болсон хэлсэн. Тийм тэгээд өөртөө ээж аав нар болоод нөгөө багадаа яг тийм ойр дотны харилцааг мэдэрч байгаагүй хүн чинь одоо ингээд өөрийнхөө үр хүүхдтэй бас ийм ойр дотны харилцааг үүсгэж чаддаггүй. Тийм тэгэхээр энэ ингээд нөгөө шууд хамааралтай дамжаад явчих нь шүү дээ. Дамжаад тийм учраас нөгөө их үрийн одоо байрлалга одоо ойр дотны холбоо гэдэг зүйл маань эргээд маш чухал болчдөг. Тэгээд мэдээж зөвхөн ээж биш тийм ээ аавын одоо хүүхэдтэйгээ багаас нь одоо харилцаа маань ирээдүйд яг хэр одоо сэтгэлийн хаттай байх уу стресст одоо орох үед тэрийг хэр таван туулах вэ гэдэгтэй бол шууд холбоотой байдаг. Тэгэхээр одоо ингээд сүүлийн үед нэг юм яриад байна шүү дээ. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхийн нийтээр ер нь сэтгэл готрол болвол ер нь одоо хөглийн 3 дахь том шалтгаан болчиход байгаа байхгүй юу. Тэгээд 2020 онд дэлхийн 2 дахь бүр том шалтгаан болно гэсэн юм таамаг байгаад байгаа. Тэгээд яг энэ судалгаар харах юм бол яадаг вэ гэхээр нийт эрэгтэйчүүдийн 12 одоо эрэгтэйгийн нэг нь одоо тий сэтгэл гутардаг эмэгтэйчүүдийн 5 эмэгтэй тутмын нэг нь гутардаг гэж хэлдэг. Гэхдээ амиа оролт эрэгтэйчүүдийн донд илүү их байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр гутраад тэр гутралаасаа гарч чадахгүй даван туулах чадвар байхгүй байгаа учраас тэр одоо амиа хорлоход хүрэж байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд яг нь илүү одоо хувь нь илүү их байсан ч гэсэн тэрийг нөгөө даван чуулгах чадвар эрчүүдийнхээс илүү их байгаад байна шүү дээ. Тийм одоо бас судалгаа байдаг. Тийм. Тэгэхээр сэтгэл ер нь нөгөө сэтгэл зүйн одоо тий сэтгэл зүй биеийн өвчин хоёр хоорондоо салшгүй холбоотой гэдэг ш түрүүн та хэлсэн ш нөгөө гутраад ирэхээрээ муу зуршилтай болдог муу зуршил нь эргүүлээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлээд тий тэгээ өвчин нэмэгдэх хүрэгдэг ч юм уу тэгэхээр сэтгэл зүйг бол ерөөсөө орхигдуулж болохгүй болчиход байна ш тий за яг одоо ингэж хэлдэг ш ер нь ингээ хүний бие махбодын өвдөлтийн бараг 90% сэтгэл зүгээс шалтгаалдаг гэж үздэг байхгүй. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ингээл жишээлбэл хүмүүсийн дунд ингээд одоо төгшүүр
айдас төвшөөрч гэдэг юм уу те сэтгэл готрлаар айгүйх ингээд сүүлийн үед ингээд зөвлөгөөнд хамрагдах нэгсэж байгаа байхгүй юу. Тэгээ эсвэл одоо шалтгаангүй би зовирлох эмгэг гэж байдаг. Тэр нь болохоор ингээд эмчид үзүүлэхээр ерөөсөө зүгээр байгаад идэг эрүүл мэндийн талаас. Тэгээд гисэн ишнээ одоо ингээд амьсгалын давчтаад ингээд зүрхэн хурд урдан те одоо цохилоод ч гэдэг юм уу гар нь хөлрөөд ч гэдэг юм уу хоолон дээр нь юм тэглээд амьсгалж чадахгүй байх боогдох ч гэдэг энэ цээж хүндрэлт давчдах гэсэн ийм шинж тэмдгүүд аюух дамгаалж байгаа. Тэгээ энэ нь болохоор тухайн хүн дотроо ингээд нөгөө удаан хугацаанд ингээд нөгөө маш их стресс нэгэд те хоримтлагтаж явсараад стресс гэдэг маань нөгөө мэдрэмж байхгүй юу. Тухайн хүн дотроо нөгөө тэр мэдрэмжээ ингээ гадагшлуулахгүй удаа явсараад энэ дотроо байгаа мэдрэмж нь ингээд нөгөө өвчин болж биен дээр нэлэрч гарч ийна л гэсэн үг байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн шалтгаантай бие зовирлох эмгэг явцдаг. Жишээлх юм бол тэгэхээр тухайн хүний ингээд биен дээр гарч байгаа зовируудыг тухайн үед намжаасан ч гэсэндээ энэ нь ингээд нөгөө бүрэн тэрийг шийдэж чаддгүй байхгүй өвдөлтөнд. Ягаад гэвэл үүс нь болохоор сэтгэл зүйтэй холбоотой учраас тий. Хичнээн нөгөө өвчин намдах юм хэрэгэлсэн ч эмчлэгдэхгүй явах нь шүү дээ. Тэгэхээр уус суурийн дарахгүй байна л гэсэн үг. Хизээ нэгэн цаг тэр нь дахиж сэтэрдэг гарч ирнэ л гэсэн үг байдаг байхгүй юу. Ирчүүд маань өнөөдрийн нэвтрүүлгийг илүү их нөгөө анхаарч үзээсэй сонсоосэй гэж хүсэж байна л да. Тэгээд түрүү хоёлаа ер нь эрэгтэй хүүхдийг ямар байдлаар яаж хүмүүжүүлэх үү те. Эрэгтэй хүний дотоод сэтгэл зүйг ярьлаа. За тэгээд эрэгтэй хүмүүс том боллоо, нас бие гүйцлээ. Өөрөө бас гэр бүл зохион те. Яг нөгөө гэр бүл дээр гээд дамжаад хүмүүжил явагддаг гэж ярьсан. Тэгэхээр сүүлийн үед яалч ч нөгөө гэр бүл салалтын тооч гэсэн бас өндөр байгаад байна тий. Хідэн насандаа ч байсан ер нь ямар ч байсан л Монголд маань гэр бүл салалтын тоо өндөр байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бас нөгөө нэг одоо хин хинийх нь тий хүмүүжил гэр бүл би зохиохдоо ч юм уу гэр бүл болохдоо би бэлэн байна уу гэдгээ өөрөө ухамсарлаж чадсан эсэх гээд асуудал яригдаж байна л да. Тэгэхээр эрэгтэй хүн одоо тий би гэр бүл зохиоход бэлэн байна уу? Би одоо аав болоход бэлэн үү? Гэдгээ ер нь сэтгэл зүйн хувьд яаж одоо тий мэдэрдэг вэ? Мэдрэх вэ? Ер нь хизээ ингээд тий за би одоо ингээд гэр бүл зохиоход хангалттай болно гэж бодоод зохиох вэ? Магадгүй нөгөө хүмүүс ингээд хитрхи тий амархан юм шиг бодож хандаад гэр бүл зохиочдаг. Тэгээд нөгөөтгөн салтаар төгсдөг юм харамсалтай төгөөд их. Тэгэхээр бид нэр ингээд нөгөө хүний одоо нас төлөвшлийг ярихаараа зөвхөн ингээд нөгөө бие физиологийн хувьд ярихаас илүү сэтгэл зүйн хувьд төлөвшсөн үү гэдгийг ярих хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг ингээ харахад нэг ингээд насанд хүрсэн байгаа юм шиг хүмүүс байсан хэрнээ яг тухайн хүн болохоор яг сэтгэл зүйн нас нь 5 6 настай хүүхдийн тийм сэтгэл зүйтэй хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө би ингээд нас гүйцээд байдаг сэтгэл зүйн ингээд нөгөө 5 6 настай байдаг учраас тэр хүн ингээд ямар насанд хүрэх шиг ингэж те одоо үүрэг хариуцлагыг үүрч чадахгүй ч юм уу эргээгээд нөгөө ээж аваасаа санхүүгийн хувьд сэтгэл санаагийн дэмжлэгийн хувьд бүрэн хамааралтай болчдөг. Тэгээд ирэхээрээ нөгөө тийм одоо сэтгэл зүйн хувьд 5 6 настай хүн чинь ингээ хүнтэй гэрлэхээрээ эргээгээд нөгөө их нэртэй ч гэдэм үү үр хүүхдтэй санаа тавьж халамжлан эсвэл тэднийг тижэн тэтгэн гэдэг тэр үүргээр бол үнэхээр одоо тий байхгүй болчихно. Тэгэхээр хүүхдээ нөгөө зөвхөн ингээл хооллол, ундлал, хувцлал яг тэр тал дээр нь анхаарахаас илүү сэтгэл зүйн төлөвшөлт яаж хүрэх вэ гэдэг чи өөрөө бас нарийн ухаан. Энэ дээр одоо жишээл эмэгтэй ээж нар ингээд нөгөө ялангуяа эрэгтэй хүүхдтэй ээж нар маань илүү их нөгөө юм дамгаасан одоо харилцаагаар харилцаад байх юм бол эрэгтэй одоо гэсэн тэр мэдрэмжийн байхгүй болохоос гадна яг нөгөө эрэгтэй хүний үүрэг хариуцлагыг одоо үүрэхэд нь гол саад учруулдаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл мэдээж ингээл няраа үе дээр бол ээжээсээ хүүхэд бүрэн хамааралтай байгаа шүү дээ. Эрэгтэй өгч ялгаагүй. 2 наснаас эхлүүлээд одоо ээж нар илүү их нөгөө хүүхдээ аавтай ойрт тулах хэрэгтэй. Тэгснээр 2-4 насн дээрээ яг өөрийгөө би бол эрэгтэй хүн гэж мэдрэх
мэдрэх тийм ээ. Тэгээд эрэгтэй хүний үүрэг хариуцлагыг автал дээр ч гэсэн ааваасаа нэг сурж идэг. Тэгэхгүй ингээд нөгөө ялангуяа аав нь одоо өөд босон ч гэдэм үү, за эсвэл салсан яг ийм одоо тохиолдолд яадаг вэ гэхээр хүүхэд нь одоо бараг л нөхөр шиг нь болчдөг. Сэтгэл зүйн одоо ээжийнхээ хэрэгцээг хангагч нь болчдөг байхгүй. Гэтэл энэ бол нөгөө өөрөө яадаг вэ гэхээр тухайн хүнийг яг хүүхэд наснд нь байлахгүй байх. Тэгээд дээрэс нь насан туршдаа нөгөө нэг тэр аавынхаа сэтгэл зүйн орон зайг нь нөхөгч болгочдөг, хувирчдаг. Тийм учраас ээжээсээ сэтгэл зүйн хувьд салан тусгаарлагдсаж чаддгүй учраас гэр бүлтэй болсон ч гэсэндээ ээжээсээ бүрэн хамааралтай байдаг. Тийм учраас яадаг вэ гэхээр ямар нэгэн байдлаар хүнтэй суусан ч гэсэндээ байнга одоо ээж рүүгээ ярих, эргээд нөгөө ээжээсээ шийдвэр зөвлөмж авах ч гэдэм үү тийм. Өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Эсвэл ингээд сэтгэл санаагаар унахаараа ээж рүүгээ илүү ханддаг ч гэдэм үү тийм ээ. Ард нь ихнэр нь гомддог. Тийм. Тэгээд нөгөө нэг яг ийм нөгөө нэг одоо сэтгэл зүйн цус холилдолт гэж нэрлэдэг байхгүй мэржлэлээр. Тэгэхээр ийм харилцаа нь өөрөө гэр бүл маш том одоо нөгөө асуудлыг үүсгэж идэг. Энийг нөгөө тэр бүр хүмүүс харахгүй учраас бас анзаардаг байхгүй. Эсвэл бол одоо юу гэдэг нөгөө ээж нь байхгүй тийм одоо тохиолдолд охин хүүхдүүд нь жишээлбэл одоо аавынхаа ээжийг нь орлох одоо сэтгэл зүйн хэрэгцээг нь хангахч болоод хувирчдаг. Гэтэл нөгөө бидний хамгийн сайн ойлгох зүйл юу гэхээр аав ээж хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг хангахч болохоос биш одоо тэр байхгүй байгаа орон зайг нь сэтгэл зүйн хэрэгцээгээр хангахч биш байхгүй юу? Тийм. Тэр энэ талаас маш хариуцлагатай хандах хэрэгтэй байгаа юм тий. Тийм. Тэгэхээр хит их нөгөө эмэгтэй ялангуяа эрэгтэй хүүхдийг одоо өсгөж хүмүүжүүлж байгаа одоо ээж нарын хувьд одоо илүү их давмгай байдлаар хүүхдтэйгээ харилцаж хандах нь өөрөө эргээд яах нь маш том юм одоо хэвийн бус тийм харилцааг одоо үүсгэж байгаа л хэрэг байдаг. Тэгэхээр бас ингээд нөгөө гэр бүлд гарч байгаа зөрчил маргааныг ингээд харахаар яадаг вэ гэхээр эхнэр нь ч юм уу нөхөр нь л ингээд асуудал үүсгэж байгаа юм шиг хандаад идэг. Гэтэл үгүй. Энэ тухайн эхнэр юм уу нөхөр нь тухайн хүний одоо багад аав ээжтэйгээ харилцах харилцааг нь санагдуулаад дургууг нь хүргээд байгаа учраас одоо тэдэнд ингэж яах нь хандаж идэг, уурлаж, уцаарлаж. Гэтэл энэ маань тэр нөгөө хажууд байгаа хүмүүс нь үүсгэж байгаа асуудал биш байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ ингээ нөгөө бүр багаас авсан одоо харилцааны хэм маягаар л бие биендээ ханддаг. Гэсэн үг. Тийм. Тэгээд эсвэл одоо жишээлбэл юм байдаг. Жишээлбэл нөгөө одоо багтаа ингээд аав ээжийнхаа хайрыг тэг хангалттай авч өсөөгөө тийм хүүхдүүдийн хувьд тэр хайрыг жишээлбэл нөхрөөсөө юм уу эхнэрээсээ ингээд авахын тулд хүнтэй ингээд суудаг. Тэгээд гэтэл эн чинь нөгөө яг л юм ёроолгүй савтай адилхан байдаг учраас хэдийгээр хайрлаад одоо халамжлаад байгаа ч гэсэн энэ нь тэр хүний хувьд тогтдоггүй учраас ингээл ёроолгүй савнд ус хийж байгаа юм шиг байдлаар асграал байдаг байна шүү дээ. Гэтэл нөгөө уг нь бол өгөөд идэг. Гэтэл тэр орон зайд нөхөгддөггүй. Тийм учраас нөгөө маш их одоо нөгөө хүлээлт одоо ингээл байн хажуудаа байлгаал, байн ингээл хайрлуулаад, байн ингээл халамжлуулаад хүсээл нөгөө бүх зүйлээс ингээл нөхрөөсөө юм уу эхнэрээсээ хамааралтай болох гээд хичээгээд идэг. Тэр одоо нөгөө хүлээлт нь биелэхгүй болоод ирэнгүүт энэ одоо тий энээс боллоо гэж бодоод идэг. Намайг хайрлахгүй байна. Энэ намайг хайрлахгүй байна. Энэ одоо ямар нэг юм болчихлоо ч гэдэг. Гэтэл энэ тэр хүний дотроос төрж байгаа тэр мэдрэмж үйдэг. Тэр мэдрэмж нь одоо төвсөн мэдрэмж, бүр өмнө өссөн мэдрэмж үйдэг байхгүй. Тийм учраас одоо ийм тохиолдлуудад бид нэр ингээд заавал тодорхой хэмжээгээр нөгөө сэтгэл заслын эмчилгээ хийлгээс нааш одоо энэ өөрчлөгдөхгүй гэж үздэг байхгүй. Ийм одоо хүчтэй нөлөөллийг үзүүлдэг. Тэгэхээр ерөөсөө суур хүмүүжлээсээ л ирээдүйд ямар гэр бүлтэй ямар одоо харилцаатай болох вэ гэдэг бүх зүйл шалтгаалж шүү дээ. Тийм. За бас нэг жишээ дурдъя. Одоо жишээлбэл нөгөө ээжийн орон зай байхгүй. Одоо аав нар нь охтуудтай бүр багаас нь ингээд бүр амар юм тотон байдлаар харилцаад хандаад ингээд хайрлал ихрүүлээд байх тохиолдолд бас нэг ямар одоо зүйл үүсдэг вэ гэхээр илүү их нөгөө нэг ингээд нөгөө эрэгтэй хүмүүстэй ингээд нөгөө том болохоор сэтгэндэг.
одоо тийм болоход нөлөөлдөг. Өөр хэлбэл нөгөө ямар нэгэн байдлаар одоо дур булаан, дур татан байж ижил би хүний анхаарлыг татна гэдэг ийм одоо тийм ээ зүйлийг багасаа суучдаг байна шүү дээ. Тэгээд ирэхээрээ нөгөө илүү их одоо эрэгтэй хүмүүстэй харилцааг одоо илгүй их бэлгийн одоо сэтэл тэр зүйлээр ингээд татхыг оролддог ч гэдэм үү те. Ингээд ирэхээрээ энэ бас нөгөө бие хүний эмнэлэг болоо явчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яах нь одоо ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд ээж орон зай, эрэгтэй хүүхдүүдэд даавын орон зай гэдэг маань тухайн хүнийг өөрийгөө эмэгтэй гэж мэдэрх үү гэдгийг маш чухал нөлөөтэй гэдгийг бас эндээс харагдаж байгаа. Тийм тэгээд аль нэгнийх нь орон зай өгүүлэгдээд ирэхээрээ энэ нь цаашаа тэр одоо хүүхдийг өсөж том болсон хойно тийм ээ бусадтай харилцаа нь одоо өөрийнхөө тийм ээ хүүсийн байна уу эсрэг хүүсийн хүнтэй харилцаа нь нөлөөлөж зогсохгүй хүүхэдтэйгээ харилцаа тэгээд мөн одоо яах нь эхнэр нөхөртэй харилцаа шууд нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол яг энэ тэнцвүүхэн хайрлаж өсөх хэрэгтэй байна шүү дээ. Эрэгтэй эсвэл эмэгтэй гэл тий илүү бүр хайрлал ер нь аауд охидтай илүү хайртай байдаг гэл яриад байдаг шүү дээ. Охинтойгоо илүү гэл бас тэгэж бас болохгүй нь шүү дээ тий. Одоо ч гэсэн ажиллахгүй нэ тий. Тэгэхээр ээж нь одоо нөгөө ээжийн орон зай өгүүлэгдэн гэдэг чинь юу гэсэн үг гэхээр ээж нь ингээд ерөөсөө охиндоо анхаарал халамж тавьдаггүй, урамшуулдаггүй, одоо хийж байгаа зүйлээ нэг тоодгүй ч юм уу ээж нь байсан ч гэсэн тийм бас гэр бүлүүд байдаг байхгүй. Тэнгүүд аав нь ингээд бүр ингээд илүү их охтуудтай ингээд санаа тавиал хувцсынж баг өмсгөл баг усанд оруулаад ч гэдэм үү те ийм ингээд байдлаар хандаад ах юм бол яах нь энэ нь одоо нөгөө яадаг вэ гэхлээр нөгөө бараг аав нь бараг нөхөр нь болцсон юм шиг тийм одоо харилцааг үүсгэждэг байна шүү дээ багаас нь. За тэгэхээр бас нэг энэ эрэгтэйчүүд дээр эрэгтэй хүний сэтгэл зүй дээр ярилцах нэг асуудал нь одоо гэр бүлийн хүчирхийлэл байгаад байна л да бас хитэгээр эмзэг сэдв боловч яг бүр ингээд бодит амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа бараг хүмүүсийн 90% те одоо тоо судалгаагаарч тэр ирчүүд байгаад идэг илүү их дамгаалаад идэг. Тэгэхээр энэ тал дээр юу ажиглагдаж байна гэхээр нөгөө уур уцаар бухимдлаа те төвчж чадахгүй хүчээр шийддэг ийм нэг байдал байгаад байна уу? Одоо те гэр бүлийн хүчирхийлэл дээр яагаад ирчүүд илүү их ингэж те дамгаалаад байна вэ? Энэнд бас сэтгэл зүйн одоо энэ боловсрол хүмүүжил ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг дээр. Тэгэхээр нөгөө уур уцаар гэдэг маань яг хүн төрж байгаа гол мэдрэмж бишээдэг. Энэ маань ингээд нөгөө энэ уур уцаарын цаа талд яг ямар мэдрэмжүүд үүсч идэг гэхээр өөрийгөө гологцсон үл хайхрагдсан ч гэдэм үү ямар нэгэн байдлаар тийм ээ дорд орсон ч гэдэм үү яг энэ мэдрэмжүүдээс одоо үүссэн байдаг тийм ээ тэгээд яг тэр нөгөө би бас түрүүн хэлжсэн тийм ээ нөгөө яг тухайн хүн яг надад ямар мэдрэмж төрөөд байна гэдгийг ингээ баг багаар илэрхийлэхгүй яваад байнгут ингээ нөгөө уур бухимдлаар юмд ингээ хандаад идэг. Тэгээд хүн чинь нөгөө уурлаж бухимдсан байх үед хүнээ бас яг тархины нөгөө урт хэсэг ажилтгүй яг нөгөө тэнгүүд хяналтгүй болдог. Тэнгүүд нөгөө одоо зодох ч гэдэм үү хүчирхийлэх тийм ээ тэр гол үйлдэлүүд хийж эхэлдэг. Тэгэхээр яг тэр нөгөө сэтгэл хөдлөл маань ингээд даймжирсны илрэл واخгүй юу. Тэгээ дээрэс нь нөгөө яг стресстэй байна. Миний одоо гэдгээ ингээд тодорхой хэмжээгээр илэрхийлээ. Тэрийг ингээд баг багаар ингээд шийдэд явахгүй бол энэ маань ингээд нөгөө нэг юм болгон дээр маш их уурлаж уцаарлах тийм байдал руу авааччихдаг. Тэгэл яг нөгөө хүнийг уурлуулад байгаа хүн нь бараг ингээл ихнэрэн ч юм шиг бусад хүн уурлуулад байгаа юм шиг хандах гад идэг. Гэтэл яг энэ төрөөд байгаа мэдрэмжийн тэр хүний өөрийнх нь дотроос байж идэг байхгүй юу? Өөр одоо шалтгаан нөхцөлтэй байж идэг. Одоо жишээлбэл ингээл нөгөө хардаал ч гэдэм үү хардаал ингээл бараг л ингээ хардах зүйлгүй байхад албаар хардаал тэнгуүтэ ингээл өө хайгаал одоо ингээл тэнгуүтэ ингээл уурлаал илдүүгээр хилээлч гэдэм үү. Гэтэл тэр нөгөө мэдрэмж нь тэр хүний дотор яг өөр төрж байгаа мэдрэмжээ бусдад ингэж тохоож нялзааж байгаа хэлбэр бас байж идэг байхгүй юу? Тэгээд эрэнгүүт нөгөө
ягаачгүй байхад нь тий ямар нэг юм хийж байгаа юм шигээр ингээ хандах бол одоо тий тэгээд идэг. Тэгээд яг ийм одоо нөгөө харилцаанд байгаад байгаа сүүл рүүгээ нөгөө хажууд байгаа хүн одоо баг өөрийгөө буруутгадаг. Энэ хүний баг зөв юм шиг тийм ээ. Тийм байдлаар бас ингээ хүлээж авах гээд байдаг. Тэгэхээр энэ ингээд нөгөө ярих юм бол айгүй тийм гүн гүнзгий айгүй нарийн зүйлүүдэлтэй. Тийм үйл юм шүү дээ. Тийм. Өөр суурь нь өөр шалтгаан байгаад байдаг тий. Ер нь ийм асуудалтай гэр бүл маш их байгаа шүү дээ. Тэгээ бүр шийдэж чадахгүй яг ингээд нөгөө гацчихсан тий бүр яахан мэдгүй одоо салах хэцүү байх хэцүү тий тэгээ энэ хүний нэг засаад өөрчлөлт юмсан гэд оролдохоор нөгөөх нь өөрчлөгдөхгүй ч юм уу ийм харилцаатай гэр бүлүүд байгаа. Тэгэхээр энэ хүмүүст яаж туслах вэ? Эдгээр хаанаас тусламж авах вэ? Тэгэхээр тодорхой хэмжээгээр нөгөө хувьчилсан одоо зөвлөгөөнд хандхан тусалдаг. Өөрөө нөгөө буруу гэдгийг мэдрэхгүй байгаа хүнийг яаж одоо сэтгэл зүйн зөвлөгөө авах вэ гэдэг бас хэцүү. Ер нь бол нөгөө ямар нэгэн байдлаар нөгөө зөвлөгөөн дээр хамгийн үр дүн гарах одоо нэг хүчин зүйл нь тухайн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тохиолдол байдаг. Тийм тэгэхээр нөгөө хүлээн зөвшөөрөөгүй ямар нэгэн байдлаар хүчээр ч юм уу тийм тохиолдолд бол нэг үр дүн гардггүй л дээ. Гэхдээ эргээд нэг зүйлийг санах нь маш чухал. Эргээд одоо маш их юм уур уцаартай уура одоо барьж чадахгүй ч гэдэг юм уу ингээд иймэрхүү үйлдэл хүрэж байгаа тэр орчин нөхцөлийг аваад үзэх юм бол дахиад гэр бүлийн орчин нөхцөл байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр тухайн хүнийг одоо сэтгэл санааны хувьд тийм ээ одоо өөрийнхөө үгийг хэлэх боломжгүй одоо ямар би гэдэг хүн байхгүй одоо ялангуяа юм маш их юм контролны маш их юм давнгаа юм одоо ээжийн харилцаатай эрэгтэй хүмүүс байлаа гэж бодъё. Тэр хүмүүсийн хувьд ингээд яадаг вэ гэхээр ингээд багаасаа ингээд нөгөө өөрөөрөө байж чадахгүй ч юм өөрийнхөө одоо дотор байгаа болж байгаа мэдрэмж сэтгэл хөдлөлийг илэрхийлэхгүй явсаар байгаа нэг уур бухимдал нь дотор ингээд тээлттэй байж идэг. Тэгэл яг нөгөө эмэгтэй хүмүүстэй харилцаан дээр гараад ирэхээр нөгөө нэг ээж нь санагдаад байнгут л тэр одоо нөгөө уур бухимдлаа шууд их нэртэй гаргадаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас байдаг. Тэгэхээр эргээгээд нөгөө нэг ингээл нэг хүчирхийллийг зөвхөн эрэгтэй хүмүүс л бас нэг юм үлдээд байгаа юм шиг ингээд бид нар бас ингэж бас өрөөсөглөөр харж болохгүй л дээ. Яг одоо цаг дээр бас тэгж чадахгүй тий. Тэгэхээр энэ одоо үйлдэлийг хийгээд гол нөлөөлж байгаа тэр нөгөө үүссэн тэр одоо сэтгэл хөдлөл мэдрэмж юунаас үүссэн бэ гэдгийг бид нар жишээлбэл олох хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэл ингээд харахаар яг үнэндээ ингээд нөгөө аав ээжийн тэр хүнтэй харилцаж исэн харилцаа тийм ээ эргээгээд нөгөө түрүүний судалгаа байсан шүү дээ. Аавгүй одоо өссөн аавын аав нь байдаг ч гэсэндээ гэртээ бараг ирдэггүй тийм ээ хүүхэдтэйгээ бараг ярьдгүү ярихаараа дандаа загнадаг зоддог ч юм уу. Ийм одоо зүйл маань тухайн хүн сэтгэлийн шарахыг үүсгэж идэг сэтгэлийн маш их одоо тий одоо шаналгаж идэг энийгээ хүн тасан туршдаа тээж авч идэг байхгүй. Тэгээ тэр ингээд нөгөө одоо зүйлээ гадагшлуулаад тэрийг ингээд нөгөө ангаахгүй юм бол энэ нь ингээд бүх харилцаан дээр нөлөөлж идэг. Найзтайгаа харилцаа, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа, үр хүүхдтэйгээ харилцаа гэдэл нөлөөлж идэг байхгүй. Та бид ярилцах цаг бас нэлээд явсан байна. Би сүүлчийн 2 асуултыг асууя. Яг саяны одоо таны ярьсан зүйл дээр үндэслээд яг магадгүй ингээд тий ийм одоо юу гэдэг чинь шалтгаантайгаар одоо ингээд сэтгэл зүйн ийм тий гүн ийм асуудалтай байгаад яг амьдрал дээр гэр бүлийн харилцаан дээр ингээд хэцүү байгаад маргаантай байгаад байгаа тэр хүнийгээ харилцаад тий ямар нэгэн байдлаар одоо ингээд тий харилцаа үүсгээд сэтгэл зүйн зөвлөгөө одоо өгөх ч юм уу тусламж авах талаас нь яаж харилцаж ойлгуулах вэ? Одоо эргээр хандаж гэсэн үг шүү дээ нэгсэндээ тий. Тэгжиж бас тэр хүн өөрийгөө бас ойлгож хүлээн зөвшөөрөх тэр үндсэн бүрдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр харилцаан дээрээ яаж анхаарч яаж тэр хүнийг одоо зөөлөлч ч юм уу болох вэ? За тэгээд сэтгэл заслын одоо тий зөвлөгөө авлаа. Ангаалаа гэхэд энэ сэтгэл зүйн тэр суур одоо тий тэр гэмтлэнч гэх юм уу асуудал нь бүрэн эмчлэгдээ тэр хүн өөрчлөгдөх одоо илүү сайхан болох боломжтой юу гэдэг дээр. Тэгэхээр нөгөө тухайн хажууд байгаа хүн маань яг үнэндээ ингээд нөгөө туслаж
ер нь туслах нь айгүй тийм хязгаарлагдмал байдаг. Тэгээд тийм учраас нөгөө мэрэгжлийн хүнд хандсан ер нь бол дээр байдаг. Тэгтээ ингээд нөгөө илүү их ингээд хосын зөвлөгөөнд хүмүүс хандъя гэж ирдэг л дээ. Гэхдээ хосын зөвлөгөөнд болвол яг үндэ бол үр дүн 10% таа л гэж одоо жишээлбэл үздэг байхгүй. Харин илүү их нөгөө гэр бүлийн хосоороо ирж байгаа хосуудад бид нэр яг хувьчилсан зөвлөгөөг санал болгодог. Тэгээ тэр одоо нөгөө хүн л одоо зөвлөгөөнд явах хэрэгтэй гэсэн үг биш. Яг тэр хажууд байгаа хүн ч гэсэндээ сэтгэл санааны хувьд маш их хэцүү байдаг. Учираас тэр хүнд нь давхар сэтгэл зүйн зөвлөгөө засал бас шаардлагатай байдаг. Тэгэхээр хувьчилсан зөвлөгөө засалд явахаас гадна тэгээд яг хоёулаа бэлэн болсон үед нь хосын зөвлөгөөнөөс явуулах тийм тохиолдлууд бас байдаг л та. Тийм тэгэхээр нөгөө хамгийн гол нь нөгөө ийм одоо харилцаанд байгаа хүмүүс маань юу гэж үздэг вэ гэхээр хизээний цаг жишээлбэл ингээд тий өөрчлөгдөнөө гэсэн нөгөө ихтгэл найдварыг ингээд тээдэг учраас ерөнхийдөө ингээд тэрийг төвчээд хэсэд байгаад байдаг. Мэргэжлийн хүнд ханддаггүй. Тийм ханддаггүй. Гэтэл нөгөө яг одоо тийм одоо харилцаанд ороход бас хүргэсэн хүчин зүйлийг хараад үзэхээр тэр хүний бас л өөрийнх нь бас нөгөө орчин нөхцөлтэй холбоотой байдаг. Эргээд нөгөө харах юм бол юу гэдэг яг тийм орчин бас өөрөө өссөн байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө зөвхөн айл нэгдэн гэхээс илүү хоёуланд нь одоо тий эмчилгээ шаардлагатай болдог. Тийм. За ирчүүд маань одоо стресстэй л бухимдаад л тий сэтгэл зүйн асуудал үүсээд байна. Тэгэхээр хамгийн сүүлчийн нэвтрүүлгийн төгсгөлд асуух асуулт маань ирчүүдтэй одоо тий сэтгэл зүйн дотор тэр байгаа стресс, бухимдал, асуудлаа яаж одоо тий зөв тайлж бүр ингээд одоо энэ бүр тий амар хэцүү төвшөнд хүрэхгүйгээр эрүүл одоо сэтгэл зүйтэй явах вэ гэдэгт тэр та бас манай ирчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу? Тийм тэгээд би нэг санаа хэлэх гэж мартчихж тийм энэтэйгээ холбоотой бас яриа гэж бодож байна. Ерөөсөө гэр бүлийн заяа сэтгэл зүйн хэрэгцээг хангагч гол хүн эрэгтэй хүн гэж надад санагдсан байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо ингээд нөгөө юу гэдгийг эхнэр нь ингээл тэ намааг ингээ хангалттай хайрлахгүй байна, халамжлахгүй байна ч гэдэг хүүхдтэй санаад байхгүй байна, цаг гарахгүй байна гэл тэ айгүйх ингээд зүйлийг нөхрөөс ингээ хамаарч идэг юм шиг. Гэтэл тухайн нөхөр нь одоо яг тийм сэтгэл нь өөрийнх нь сэтгэл тийм дүүрэн байж чадахгүй болвол эргээгээд ингээд эхнэртэй ч юм уу хүүхэдтэй тэрийг ингээ хангана гэдэг чинь хэцүү шттэ. Тийм учраас нөгөө өөрийнхөө одоо нөгөө стрессийг яаж дор нь тайлах уу гэдэг зүйл дээр анхаарах нь маш зүйтэй. Өөрийнхөө сэтгэл санааг баярлуулдаг зүйл юу вэ? Тэр зүйлээ ингээд тогтмол хийж явах тийм ээ. Ялангуяа нөгөө юу яадаг л та ингээд хүүхдтэй болоод ирэхээр ингээл нөгөө бүх цаг хугацаа хоёулаа ингээл хүүхд дээрээ анхаарад ирэхээр нөгөө өөртөөхөө харилцааг арчлах, тордох гэдэг зүйлээ хайчдаг. Тэгэл эсвэл ингээд нөгөө өөрийнхөө нөгөө нэг яг сэтгцэн эрүүл одоо миндэнд ингээ анхаарлаа хандуулахгүй тийм ээ. Нөгөө нэг ядраал нөгөө бүр туйлдаа хөөрөөд ирэхээр ингээ маш их уур бухимдалтай болдог, нойргоотдаг ч гэдэг юм ингээ явчдаг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хийх дуртай зүйлийг хийх. Одоо ирчүүд гэх юм бол аягүй их спорт үзэх дуртай, спортоор хичээллэх дуртай байдаг шүү дээ тий. Эсвэл сайн найз нөхдөдтэйгээ уулзах. Тэгээ дөрөвсөндөө дотоор нөгөө стрессээ ч юм уу одоо ямар нэгэн сэтгэл санааны хямралаа заавал одоо архиар ч юм уу тайлах биш. Өөр одоо ямар тийм одоо эрүүл арга зам бэ? Тэр зүйлээр ингээд тайлах нь маш чухал байдаг. Тэрийг нь бас одоо хажууд хүн нь дэмжих хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл ингээл гэр бүл болсны дараа ингээл байнга л хамт байгаа л тий. Бараг ингээл 7 хоногийн 7 өдөр нь хамт байгаа л ингээл ингэх ёстой юм шиг хандж болохгүй. Яг үндэ биендээ өөрсдөнд нь цаг гарах тэр боломжийг өөртөө зориулах цаг. Тэр цагийг тэр хүн өөрийнхөө хийх дуртай юмыг сайхан хийгээ те. Найз нөхдөдтэйгээ сайхан уулзаж ингээл ямар нэгэн спортоор хичээлдэг ч юм уу бүжгээр хичээлд тэр орон зайг нь бас олох хэрэгтэй байхгүй. Тэгжээ тэр хүн чинь аз жаргалтай байж штэ. Эргээгээд биентэйгээ харилцаа чи эрэг бас дулаан байна шүү дээ те. Манайхан нөгөө виз аавна гэдэг. Ааха тий. Тэгчээ нөгөө авчаад араас нь бас байнга ингээл за яаж ирэх болчихно гэдэг. Тий, яг үнэ. Тийм юм байдаг. За тэгэхээр манай ирчүүд бас
дуртай зүйлээ хийгээд цаг тухайд нь бас дотныхон хүнтэй ярилцаж стрессээ одоо манай сэтгэл зүйчийн хэлдэг шиг тайлаадах юм бол тийм ирээдүйн бас олон тэр эрсдэлтэй хэцүү асуудлууд гарахгүй нэ шүү дээ. Тийм. За маш үнцэнтэй зөвлөгөөнүүдийг өнөөдөр бас манай сонсогчдод өглөө. Тэгээ нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. За тэгэхээр сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар одоо эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог эрчүүдийнхаа талаар бас илүү ярилцаж та бүгдтэй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор гэр бүл анхаарлын төвд байгууллагын захирал клиник сэтгэл зүйч Хонгор Зул оролцлоо. Та бүхэн нэвтрүүлгийг маань бүрэн ихээр нь манай радиогийн Facebook хуудас болох FM 104 эрүүл амьдралын радио гэсэн хуудаснаас бас одоо бичлэгийг нь үзэх боломжтой. Мөн тусгал цэг эмэн сайт дээр сэтгэлийн дархлаа гэсэн болонд манай нэвтрүүлгүүд нийтлэлээр тавигдж байгаа учраас бас унших боломжтой байгаа. Радиогоороо ч гэсэн давталтын дугаарыг та бүхэн дахин сонсож болно. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ 70 10 11 тэгдүрүү гэсэн утас руу холбогдоод илгээгээрэй. Анхаарал хандуулан сонссон та бүгдтэй баярлалаа. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийг таны сэтгцэн эрүүл мэндийн боловсролд зориуллаа. Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийг мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал. Сэтгэлийн удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлийн үргэлж хэр баяр хүнгийг тэнцвэл. Сэтгэл нь огторгуу адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах мараагүйч таны цаг мөч бүрийн үнцэн аз жаргалын эзэн мэд оршдог. FM 104 эрүүл амьдралын радио сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг.